Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Солонгоо агш байна. Багш нь та нараас нэг зүйлийг асууя. Та нар гэрээслэл гэж сонсч ирсэн үү? Гэрээслэл гэж юу юм болоо? Хүн төрлөختөн хүн болгон үхэхийнхээ өмнө заавал хэн нэгэн гэрээслэл бичиж үлдээдэг. Амьдралынхаа хамгийн сүүлийн мөчтөө хайртай дотны хүмүүстэй ямарваа нэгэн зүйлийг хэлж бичиж үлдээхийг гэрээслэл гэж хэлдэг шүү дээ. Хүн төрлөختөн хүмүүс бид нар хизээ нэгэн цагт энэ хорвоо ертөнцийг, энэ дэлхийг орхин одох тэр өдрүүд ирэх болно. Хүн үхэхийнхээ өмнө бүх гэр бүлээ цуглуулад тэгээд тэдэндээ хамгийн сүүлчийнхээ үгийг хэлдэг. Магадгүй зарим нь хамгийн сүүлийнхээ үгийг цаасан дээр бичиж үлдээдэг. Энэ зүйлийг гэрээслэл гэдэг. Тэгвэл гэрээслэл дээр юуны тухай бичдэг юм болоо? Эсвэл гэрээслэл дээр юуны тухай хэлж үлдээдэг юм болоо? Магадгүй хүүхдүүдтэй за би энэ дэлхийг орхин явах гэж байна. Хүүхдүүдээ та нар энэ дэлхийд амьдрахдаа сайхан амьдраарай. Эрүүл хоол идэж уугаарай. Эрүүл их байгаарай. Эргэн тойрон найз нөхөдтэйгөө эвтэй нартай амьдраарай гэж захиж үлдээхийг гэрээслэл гэдэг тийм ээ. За тэгвэл Библиэлд ч гэсэн өөрийнхөө хүүдээ маш нандин гэрээслэл үлдээсэн нэгэн хүний тухай гардаг. Хамтдаа харцгаах уу? Хамтдаа багшаагаа дагаад хэлээрэй. Библиэлд дэлгээд дахиад Библиэлд дэлгээд 1-р хаад 2-ыг 1-ээс 3. За багш нь чангаар уншиж өгье. Давидын өөхөх өдрүүд дөрвөж ирэхэд тэрээр хүү Соломондоо зааварлан би хорвоогийн жамаар одох гэж байна. Тиймээс хүчтэй байж эр хүн гэдгээ харуул. Чи юу ч хийсэн, хаач явсан бүх зүйлд мэрэгэн ухаантай байхын тулд өөрийн бурхан эзний зааврыг дагаж ингэхдээ замаар нь алхаж Мосегийн хуульд бичигдсэний дагуу түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахих тун. Амен. За бид нар Давид хааны тухай үзэж байгаа тийм ээ. Давид хаан маань өндөр насыг наслаад тэгээд үхэхийнхээ өмнө өөрийнхөө хүү Соломоныгоо дуудсан. Хүн ирээрээ миний хүү Соломоныг яг одоо дуудан ирүүлэх тун. За. Яг тэр мөчид хүү Соломон нь аав дээрээ хүрэлцэн ирсэн байна. Аав хүү хоёр уулзсан. Аав нь хүүдээ хэлсэн байна. Хүү минь ээ. Би удахгүй энэ хорвоо ертөнцийг орхих өдрүүд ойртон ирж байна. Миний хүү Соломоно аав нь чамд сүүлийнхээ үгийг захиж үлдээхийг хүсэж байна. За аава хүү тань сонсож байна. Та айлтгах тун. Аав нь чамд 3 зүйлийг захиж үлдээ. Чи энэ 3 зүйлийг амьдралынхаа турш даган мөрдөх юм бол маш сайн ухаалаг хаан байх болно. За аваа би сайн сонсъё. Та хүүдээ захиасаа үлдээн үү? Давид хаан өөрийн хайртай хүү Соломонд 3 зүйлийг захиж үлдээсэн байна. Бүгдээрээ хамтдаа сонсцгаах уу? Хамгийн нэгдүгээрт Давид хаан өөрийн хүү Соломондоо юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхны тушаалыг даган мөрд. Юу гэсэн гинэ үү? Бурхны тушаалыг даган мөрд. За хамгийн ихний гэрээслэлээ хүү Соломондоо хэлж өгчээ. Яагаад гэвэл Давид хаан бүхэл амьдралынхаа турш Бурхны үгийн дагуу амьдрах нь ямар чухал вэ гэдгийг амьдралаараа тоолж мэдэрсэн байна. Хүүхдүүд та бүхэн санаж байгаа бол Давид Голиаттай дайнд тулалдах үедээ тэнд ч гэсэн Бурхны үг тушаалын дагуу хөдөлсөн.
Голиатыг ялан дийснийхаа дараа Саулын атаархлаас болоод Саул хаанаас зүхтэж байхдаа агууд нуугдаж байхдаа ч гэсэн тэнд Бурхны үгийн дагуу амьдарсаар байсан. Хожим нь Давид хаан Израилийг захирах агуу хаан болсныхаа дараа ч гэсэн Бурхны үгийн дагуу амьдарсан хэвээрээ байсан байна. Тийм болохоор өөрийн хайртай хүү Соломондоо захиж үлдээсэн. Чи ямар ч үед юу ч болж байсан. Чиний амьдралд юу ч тохиолдсон Бурхан эзнийхээ үг тушаалыг даган мөрдөөрэй гэж хүү Соломондоо захин үлдээсэн. За тэгвэл Давид хаан маань хоёр дахь нь юу гэж захисан юм болоо? Иргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, халамжилж амьдраарай гэдгийг захисан байна. Магадгүй хүү Соломон нь би хаа юм чин гэд хажууд байгаа хөршөө хайрлахгүй байх юм бол магадгүй хин нэгнээр үзэн ядуулах болно шүү дээ. Хин нэгнийг хайрлаж, халамжлаагүйгээсээ болоод бусдад үзэн ядагдсан, бусдын элэг дог болсон муу хаан битгий болоосай гэсэндээ хүү Соломондоо хоёрдугаарт нь иргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, халамжлаарай гэж захисан байна. Тэгвэл Давид хаан маань гурав дахьт нь хүү Соломондоо юуг захиж үлдээсэн юм болоо? Бурхны сүмийг бариарай гэж хэлсэн байна. Давид хаан өөрөө маш тансаг орд харшинд амьдарч байсан боловч Бурхны гэрээний авдар жижигхэн асар, жижигхэн майхан дотор байгааг хараад Давидын сэтгэл маш их өвдөж байсан. Гэвч Давид өөрийнхөө хаажлын цаг хугацаанд Бурхны сүмийг барьж чадаагүй. Харин зүрх сэтгэлдээ түүнийг нандинан хадгалсаар байсан байгаа. Хожим нь өөрийнхөө Соломондоо аавынхаа хийж чадаагүй зүйлийг чи гүйцэлдүүлээрэй. Чи Бурханд зориулан маш гоё сүмийг бариарай гэж хэлсэн байна. За тэгвэл Давид хаан маань Соломон энэ гурван зүйлийг амьдралынхаа турш сахин мөрдөөрэй гэж хүүдээ гэрээслэн захиж үлдээжээ. Тэгвэл 3 дугаарт нь яагаад Бурхны сүмийг бариарай гэж хэлсэн юм болоо? Бурхны сүм гэдэг нь Бурхны ариун сүнс, Бурхны оршихуй хамт байдаг тэр ариун газрыг хэлж байна. Бурхан өөрийнхөө сүмд өөрийнхөө үгийг айлтаж, хүүхдүүд бидний магтаалыг сонсож, бидний Бурхны өмнө чин сэтгэлээсээ залбирлыг хүртэл сонсдог газар шүү дээ. Тэгвэл өнөөдөр Давидын энэ гэрээслэл өнөөдөр бидэнд ч гэсэн үргэлжилсээр байна. Бид ч гэсэн бүхий л амьдралынхаа турш хамгийн нэгдүгээр Бурхны үгийг даган мөрдөх хэрэгтэй. Хаач явсан, юу ч хийсэн, сургууль дээрээ байсан ч, цэцэрлэг дээрээ байсан ч, хаач явсан Бурхны үгийг дагаж амьдрахаа хизээж мартаж болохгүй. Хоёрдугаарт бид эргэн тойронд байгаа найзуудыгаа, эргэн тойронд байгаа гэр бүлээ, эргэн тойронд байгаа хүмүүсээ бид нэр хайрлаж, халамжлах хэрэгтэй. Гуравдугаарт Бурхны сүмийг бариарай гэсэн. Тэгвэл өнөөдөр бид нар бүтээсэн өдөр болгон чуулганд хамрагдаж, бүгдээрээ найзуудтайгаа Бурхныг хүндлэн мөргөдөг шүү дээ. Бурхны үгэнд чих тайван анхаарлаа хандуулж, зүрх сэтгэлийнхаа угаас Бурхан эзнээ магтан дуулж, Бурхны өмнө чин сэтгэлээсээ залбирдаг тэр газар бол ариун сүм. Бурхны орших гайхалтай газар. Тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирах уу? Бурхан эзэн минь ээ. Давид хаан өөрийн хайртай хүү Соломонд 3 зүйлийг гэрээслэж үлдээсэн шиг өнөөдөр тэр гэрээслэл одоо ч гэсэн миний амьдрал үргэлжилсээр байна. Бурхан минь ээ. Би насан туршдаа Бурхан таны үгийн дагуу амьдарсан хүүхэд байлгаж өгөөч. Мөн хажуудаа байгаа найзыгаа, гэр бүлийнхнийгээ хайрладаг байлгаж өгөөч. Тэдэнд санаа тайван халамжилдаг хүүхдүүд байлгаж өгөөч. Мөн бид нэр бүтээсэн өдөр болгон эзний өргөөнд очиод Бурхныг магтан дуулдаг. Бурхны үгийг чих тайван сонсдог. Бурхны өмнө залбирдаг. Чуулганд ирсэн бусад найзуудтайгаа
нөхөрлөдөг хүүхдүүд байлгаж өгөөч гэд хамтдаа залбирцгаая. Их эзэн аав минь ээ, таньда баярлалаа. Өнөөдөр та Давид хааны гэрээслэлээр дамжуулаад бидэнд 3 зүйлийг захиж үлдээсэн учраас таньда баярлалаа. Бид нар бүх амьдралынхаа турш Бурхан эзэн таны үгнээс зурж, таны үгийг даган мөрддөг хүүхдүүд байлгаж өгөөч. Мөн бид нар хажуудаа байгаа найзыгаа хайрлаж, халамжилдаг байхад та тусалж өгөөч. Мөн бид нар бүтэнсэн өдөр болгон чуулгандаа очиж Бурхан танд хүндэтгэл, мөрөглийг өргөдөг хүүхдүүд байлгаж өгөөч. Талархлыг өргөөд Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Дараагийн удаа уулзцгаая. Баяртай.